За өдрийн мэндэ. За нэг жоохон цаг болцсон дээр сүүлийн хэдэн өдөр яриад байгаа сэдв өргөжлүүлээд арай жоохон өргөтгөөд нэг ийм сэдв та бүхэнд ярьж өгье гэж бодлоо. Ер нь монголчууд яаж яваад тийм эзэнт гүрэн байгуулчихваа 13 дугаар зуунд те. Нүүдэлчд бол зөндөө олон эзэнт гүрэн байгуулж ирсэн. Тэрний маш олон шинж давуу тал элдв юмыг бол мэдээж тухайн үеийн Чингис хааны монголчууд бол ашиглаж ингэж явсан. За ер нь бол Монголын эзэнт гүрнийг судалсан судлаачдын дунд бол Монголын эзэнт гүрэн ямар учир шалтгаанаар юунаас болоод ингэ байгуулагдчихваа гэдгийг бол тайлбарлаж ярьдаг хэд хэдэн онлын хамтлагууд байдаг. Тэрийг бол нэг Монголд нэг ярьдаггүй юм шиг надад санагддаг. Янз бүрийн ингээл түүхийн сургач хийгч бай. За ер нь судлаачдын юм өмнө сөхөд үзэхлээр бол жаахан тийм уран зохиолын тайлбарууд нь стил одоо хэвээр байгаа. За нөгөө талаар бол одоо зөвлөлтийн за дараа нь бол Оросын гэдэг юм эрдэмтдийн тэр санаачлага янз бүрийн нэг зарим ч их солиотой санаанууд байдаг. Тэрийг бол нөгөө Орос хэлтэй учраас нэг Орос хэлээр дамжуулж манай ахмад эрдэмтэд оруулж ирсэн байдныг бол одоо сүүл үеийн кириллээр уншиж байгаа хүмүүс бол Орос хэлгүй ч гэсэн те дамжуулж уншаад ингээд цаашаа яриа явж байгаа юмнууд байдаг. За тэгээ бид нар бүгдөө мэднэ. Одоо Гүмлэви одоо тэр нэг басинор түлхэлтийн онл литр гэх хүмүүст хийцсгүй нэг солиотой юм те. Тэрийг бол яг манайхан Гүмлэ бол одоо монголчуудыг магтдаг байсан гэл хөөрхөө нэг өнцрөг үзлээнд нь тулгуурлсан гой сайхан санагдаж байгаа учраас тэгэл аваа явчих штэ. За энэ санаа байна. За эсвэл одоо тэгэл зөвлөлт орсуудын нөгөө расист саналууд байна те. За монголчууд бол нүүдэлчд бол ийм төр байгуулж чадахгүй наад бол тийм боломжгүй. Тийм соёл иргэншилхөө төр гэдэг ч юм соёл иргэншилтэй газар байдаг зүйлээ. Тийм учраас наад бол төрөө бол одоо урд хөрш хятадын төрүүдээс зээлж авсан гэдэг ингээл ийм саналуудыг хэлдэг. Ийм зөвлөлт орсын судлаач янз бүрийн хүмүүс байна. За яг үндэ бол нэг Монголын түүх хэлдэг юмыг судлаад ингэсэн монгол судлаач нараас бол тийм хүчтэй мундаг санал онол гаргасан хүн бол хараахан байхгүй уучлаарай. Англи хэл дээр янз бүрийн юмнууд бичээд одоо ингээ хүлээн зөвшөөрөгдсөн гэдэг юм уу их олон саналыг авсан хүмүүс өдр бол байгаа. За гэхдээ одоо тэр юуг бол ингээ ийм сонин тойм лекц болгочих гэхээсээ илүү би зүгээр тэрхүү дөрөв богинохон бичлэг хийж байгаа учраас тэр олон шалтгааны дундаас за одоо жишээ нь ямар шалтгаан байна те одоо их сүрхийн улс төрийн удирдлага байсан, цэргийн зохион байгуулалт сайн байсан. За мэдлэг ухаан их сайтай байсан. За зохион байгуулалт сайтай байсан. Тэргээл ингээл улс төрийн эдийн засгийн менежментийн янз бүрийн үүднээс тайлбарсан онолууд байна. Тэр дотроос энэ одоо хэлцэгдээд байгаа энэ халах Монголтой холбоотой халах Монгол Монгол казакуудын маргаантай холбоотой нэг зүйлийг би ярьж өгмөр байгаа юм л да. Монголчууд ер нь бол ийм хаалттай өөрсдөөсөө өөр хүмүүсийг янз бүрээр хэлдэг, өөрсдөө лаг мундаг гэдэг ийм бодолтой бол байгаагүй. Энэ бол түүхэн баримттай 13 дугаар зууны үеийн маш олон сурвалж судалгаа хэлдэг юм унших юм бол энэ гараад ирдэг. Өөрөөр хэлэх юм бол 13 дугаар зуунд монголчууд бол маш олон үндэсний мэдлэг ухаан уламжлалыг үр дүнтэй ашиглаж чадсан учраас ийм том эзэнт гүрнийг байгуулсан гэсэн ийм онлын тайлбар байдаг. За жишээ нь тийм хятадуудын одоо хэрэм хот бүсэлж байлдах арга технологиг ашигласан. За персүүдийн янз бүрийн одон орны мэдлэг, за эмнэлгийн мэдлэг, мөн цэргийн мэдлэг элдв юмыг ашигласан. За тэр үтэл түрэг цэргүүдийг маш их олноор өөрийнхөө цэрэгт илсүүлж тийм байлдаж явсан. Өөрөөр хэлбэл Монголын том байлдан дагуулдаг гэсэн тэр айрам дотор ч дам монгол цэргүүд байсан биш. Одоо бусад нүүдэлчин ийм цэргүүд тэр морьт цэргийн чинь нэлээд хувийг бүрдүүлдэг байсан. Зарим судлаач нар бол бүр хувь гаргаж ирсэн байдаг. За тэгэхээр энэ мэтчлэн бусад үндэстний авьяас чадвартай байвал маш нааштай хүлээж авдаг, маш наашаа гэж үздэг. Тэгээ өөрийнхөө төрд ашигладаг, өөрийнхөө төрд зүтгүүлдэг ийм нээлттэй, тэ олон ургалж үзэлтэй ийм сэтгэлгээтэй байсан нь бол Монголын эзэнт гүрэн байгуулах бас нэг үндэс болж өгсөн гэж үздэг.
За бид нар Дундад Азийн маш олон эрдэмтдийг авчираад татварын эдийн засгийн бодлогоо одоо ашиглаж байсан байдаг, худалдааныхаа бодлогод ашиглаж байсан байдаг гэдэг ингээл тийм үү. Тэгэхээр тэр үеийн Монгол бол юмыг зөвхөн монгол хүн хийх ёстой, Монголоос бусад хүн биш, чи зайл та дүү өнөөгийнх шиг ийм хязгаарлагдмал тийм нэг жалгандаа сэтгэсэн тийм имэйлээсээ өндөр даваагүй, эхнэрээсээ өөр хүн танихгүй ийм арчаагүй байсангүй. Харин ч дэлхийн тараад цараатай сэтгэж тийм өөрт ашиг тустай мэдлэг ухаан боловсрол чадал мэдлэгтэй хүмүүсүүдийг энд авчирдаг, өөртөө зүтгүүлдэг байжээ. За тийм ч учраас одоо тэр нэг шашны олон ургалж үз, шашны одоо дэвчих үзэл, хүлцэнгүй үзэл гэдэг ингээл янз бүрээр орчуулагдаж байгаа тийм religious tolerance гэж англиар хэлээд байгаа. Тэр нэг ойлголт байгаа. Олон шашны хүмүүсүүдийг авчираад хооронд нь маргалдуулж мэтгэлцүүлээд энэ нь яадгийг гээд хин нэгнийг шашин, итгэл үнэмшил, үзэл бодол юмар нь болвол хорж, цагдаж янз бүр болдгоо. Харин ч юм уу тэрийн чөлөөтэй дэлгэрэх боломжоор нь хангаж өгдөг байсан. Ийм юм байна. Тэгэхээр энэ зөвхөн шашин биш, зөвхөн аль нэг үндэстний усаа гарал биш, зөвхөн нэг аль үндэстний аж ахуй соёл өөр тухай биш, тийм яадаг байсан байх нь. Тэр олон ургалж үзэл давуу талыг нь харин ч өөрсдөө ашигтай үр дүнтэй болгож ашигладаг байжээ. За тэгэхээр дэлхийн түүхэндээ ч гэсэн ер нь nation state буюу нэг үндэстнээс бүрэлдсэн улс байх ёстой байна гэдэг ойлголт саяхан 19 дугаар зуунд гарч ирж бүрэлдэж бий болсон ойлголт. За хэрвээ хэдүүлээ статистик хэлдэг юм харах юм бол дэлхийд дээр байгаа нэг 200 гаруй улсын чинь 40 орчим хувь нь нэг үндэстэнд дамгаалсан улс байна. Дамгаалсан. Одоо Монгол шиг ч гэдэг юм уу, Япон шиг ч гэдэг юм уу, за магадгүй Хятад шиг ч гэдэг юм уу, тийм. Бусд нь бол дандаа олон үндэстнийх байгаа. Өөрөөр хэлэх юм бол өнөөгийн нэг ойлгогдож байгаа улс үндэстэн гэдэг юм бүрэлдэж бий болоход анханасаа улс төрийн хилүүд бүтгэхэд үгүй тэр үе чинь үүд өмнө зүсэн зүйлийн өхрийн бүр шиг энэ тэндээс баахан амьтдыг цуглуулж авчираад л нийлүүлээд л улс болгосон гэсэн үг. За тэгээд энэ нэг үндэстнээс бүрэлдсэн улс чинь цаашаа юу хийдэг юм бэ? Тийм юу хийдэг вэ гэхээр тэр нэг үндэстнээс бүрэлдээд бусад үндэстнийг нь дооглоо, шоолоод, гочлоод элдвүүнийгээр нь хавчиж гадуурхаад байдаг энэ номлол бол одоо том цөөхөн улсад нь л байна. Тэ жоохон тийм дарангуй засаг төртэй, тэ ерөнхийлөгч нэртэй нэг даргатай, олон намын тогтолцоо гэдэг нэртэй боловч нэг намтай ч юм ийм улсуудад байна. А түүнээс биш бидний сонгосон замлаар явж байгаа ардчилсан олон намын тэ удирдагчаа улс төрийн зүтгэлтэн лидерүүдээ чөлөө сонгуулийн зарчмаар сонгож гаргаж ирдэг улсад бол өнөө тэр бүрдэж орж ирсэн тэр улсыг бүрэлдэхэд оролцож ирсэн янз бүрийн өөр усаа гаралтай байж болно, өөр шинжлэхтэй байж болно, өөр соёлтой байж болно. Тэр улсуудыгаа ялгаж гадуурхаад ингээд янз бүрээр нь хэлж гоочлоод эрхийн зөрчөөд тэ элдв долоо юм яриад байдаг биш байсан юм аа. Тэгэхээр монголчууд за цаашлаад нүүдэлчд бол ийм сонин хавчигдмал тэ жижигхэн тийм үү сэтгэдэг биш харин ч дэлхийн цараатай сэтгэж тэ аль болохоор олон үндэстний тийм үү олон үзэл бодлын, олон шашны, олон соёлын, олон аж ахуй, соёл, уламжлалыг багтаасан ийм багтаамжтай сэтгэдэг. Ингиж дэлхийн түүхэн нэрээ үлдээсэн том эзэнт гүрнүүдийг байгуулж үлдээж исэн уламжлалтай юм шүү. Тэгэхээр Монголын эзэнт гүрэн байгуулагдж исэн олон шилтгаан тэр амжилтанд хүрсэн гэж үзэх юм бол тэрний олон шилтгааных нэг нь бол бид нэр ингэж бусдыг өөлж, гоочулж, янз бүрээр хэлж доромжилдог байсанд биш харин ч тэднийг тийм үү өөртөө татаж өөрсдийн нэг гэж тийм үү авяас чадaltaй мэдлэг боловсролтойг нь өөрийнхөө төр зүтгүүлдэг байсан энэ уламжлалтай холбоотой юм шиг гэдгийг дахин сануулж хэлье.